Хэрэв та энэхүү зохиолыг бүтэн хувилбараар сонсохыг хүсвэл Mbook аппликейшнээр сонсоорой. 17 дугаар хэсэг. Өглөөний цайнд Ахмад Райт хамгийн сүүлд орж ирэв. Тэрээр маш их уурлаж, уруулан татвалзаж байлаа. Ахмад нийтийн ширээний дэргэд дөхөж ирээд ердийн хөрөн мэхийн мэндчлэхийн оронд шалан дээр том гал улаан сарнаа шидэж дээрээс нь дэвсээд. "Ноёто, би хүүхэн биш. Миний өрөөний цонхоор сарнаа чулуудна гэдэг зөөлнөр гэлэхэд тэнэг хэрэг. Би үүнийг доромжлол гэж үзэж байна. Дахиад ингэвэл миний элдний амтыг үзэх болно шүү" гэв. Юм бүхэнд Нягтнямбай хандаж сургасан зарц Райтын дэвсэд хаясан сарныг шүүрэн авч Саабо хяад үзүүлээд. "Энэ сарныг хаанаас авсан болоо? Манай цэцэрлэгт ийм сарнаа байхгүй шүү дээ" гэхэд "Уулан дээрх цайзад вэ? Өчигдөр орой аваачсан юм" хэмээн Миллер хэллээ. Тэр өдөр өнгөрч тунж уйдгартай байв. Оройн үлдсэн зочид хооллохоор цуглалаа. Тун цөөхөн зочин үлджээ. Бүгдийнх нь царай тун уруугар байлаа. Гэрийн эзэн зочдон хөгжөөх, өөр өнж өнгөрсөн таагүй явдлуудыг төрж болов мардахын тулд нөгөө захидлуудаа гүйцэн уншиж өгөхийг Карл Ивановичаас хүслээ. Карл Иванович харваас нилээд эргэлзэн тэнэгэлзэж, нэг юм хэлэхээр завдснаа гараан сэгсрээд нүдний шилэн зөөж. "За, би уншиж эхэллээ шүү" гэв. Арван 7 дахь захидал. Альф минь, сүүлийн захидал бичсэн өдрөөс хойш ганцхан хоног өнгөрсөн боловч энэхүү ганцхан хоногт миний насан туршийн амьдрал эрс өөрчлөгдөж, ариун нандин, эрхэм дээд бүхэн минь нуран унлаа. Миний амин хувийн аз жаргалж сүрлээ. Рита минь яах бол? Тэр минь ямар буруутай вүлээ? Үгүй. Би сэтгэл зүрхэндээ нажид зовлонгон эдэлж түүнийхөө минь аз жаргалтай хүний дүр эсгэж байх ёстой. Ритагийнхаа төлөөл энэ шүү дээ. За, дэс дараагаар нь сонсож бай. Би Ритаг өрлөг их үеэл хүүхнүүдийнх нь гарт таатхан орхиж, гэр аж ахуйнхаа талаар зохих заавар тушаалan өгөөд өвгөн эмчийг ирж болохоор хот руу явлаа. Хэрэг болгон асууж сургалаад явах шаардлага байсангүй. Буусан буудлаасаа асуун ам ангаа мэгцэл шууд өвгөний гэрийн хаягийг хэлээд өглөө. Гэхдээ та түүн дээр очиод хэрэггүй л болов. Эмч хүн эмчилхэн байгаад удаж байгаа. Гэртээ бараг хэнийг ч оруулдаггүй юм гэж миний буусан буудлын давхрын үйлчлэгч хэллээ. Тэр маш хачин хаш зантай хүн. Хэрв та зөвшөөрөн сойрхвол би таныг фри шимжтээр аваад очсон дээр байх. Маш сайн эмч манай энэ буудалд амьдардаг юм гэнэ. Би түүнд талархаад фри шимжтээр очихоос татгалзлаа. Харин та яагаад өвгөнийг маш хачин зантай гээд байгаа юм бэ? Хэмээн сонирхвол юу ч хэмтэй бүгд л тэгж ярьцгаадаг юм. Өвгөний ухаан санаа нь муудсандаг гэв. Бэж өвгөнийд очихоор явлаа. Хөлсний мөр тэрэгч намайг хотын захад орших нэгэн жижиг модон байшингуудын өмнө аваачиж буулгалаа. Гадна хашаанд нэгэн хижээл дуу авгаа намайг тосон уулзаж, эмч хүн үзэхэ болсон. Хэнийг ч хүлээж авахгүй гэж дурамжхан дуугарч байна. Намайг түн дээр хүргэж өг гэж хэлээд алдан өнөмлөх гарт надах болов. Тэр даруй намайг үүдний хонглоор дагуулan явж түүний өрөөнд орууллаа. Эхний өрөө нь гоц гой тэмгүй. Хотын борчуудын жирийн л нэг өрөө байна. Харин дараагийн өрөө нь маш өөр төрх байдалтай ажээ. Дүүрэн ном хураасан хар бараан шүүгэнүүд, лабораторийн шилэн сав суулга, багаж хэрэгслүүд, амтны чихмэл дүрсүүд, төвгөрч зогсохгүй хүний арыг яс тавьсан харагдах бөгөөд
аль хэм ч юм уу эсвэл эрдэмтэн хүний ажлын өрөө байна. Цонхны дэрэгдэх том зөөлөн түшлэгтэй сандал дээр мань өвгөн сууж байлаа. Эхлээд би хаяг андуураад өөр хүний гэрт ирчих үү гэж хүртэл бодлоо. Тэрхүү хатангар туранхаа өвгөнийг манай бүдүүн тарган биетэй хөгжөө наргантай эмч гэж бодоход хэцүү байлаа. Үс нь бүр халзарч асар том нүдний шил зүүжээ. Би хэнийд ирснээ өөрөө сайн мэдж өвгөний нүүр царанаас ирэх биш баг боловч танил төрөх болж харж байсан бол харин өвгөн намайг огт танихгүй байлаа. Танд юу хэрэгтэй вэ? Би хүн үздэггүй гэж хэлээд өвгөн шуудхан бослоо. Би нэрээ хэлв. Тэрээр миний хэлснийг ойлгоогүй юм шиг хэсэг зур хөдөлгөөнгүй зогссон нь шилийн жигтэй шөргөөж хоолон жижрээд ирлээ. Та хэн гинэ? Би нэрээ дахин хэлв. Альф минь. Тэр өвгөн айсандаа царайн цаас шиг хувхаа зайж зөөжүүлсэн нүдний шил нь шалан дээр унахыг ч огт анзаарахгүй байсныг чи харсан ч болоосаа. Би ямар нэг юмнаас хамгаалах гэсэн мэт хоёр гараа урагш сунгаж "Гүй тийм байж таарахгүй" гэж бовтнон хөл нь өөрийн ирэхгүй нугалраад төшлөгтэй сандал дээрээ яолоод унаад өглөө. Би түүнд аяг ус өгөөд гараас нь бариад ярьж эхэллээ. Эмч минь, та өөрийн хайртай бяцхан Карлогоо мартаагүй үсттэй гэж асуугаад хүүхэд цагийнхаа аарсаар зүйлс түүний хэлдэг байсан тоглоом наадмын үгс. Надад өгсөн бэлэг сэлт зэргийг ярьж түүнд сануулахыг хичээлээ. Өвгөн баг багаар тайвширч бүр инэмсэглэв. Гүй нэрэн чи Карло мөн бэн шүү дээ. 90 сар бол 9 минут юм. Ямар том сайхан ир болов вэ? Чиний эцэг миний найзад ийм сайхан хүүгээрэн бахархаж явах хувь тавилан бурхан тэнгэр заяасангүй дээ хөөрхий гэв. Тийм юм чи. Би 7 настай балжирхан хүү байхдаа эцэг эхээсээ холдсон. Харин ямар учраас тэгэх болсныг одоо хүртэл ухаараагүй л явна. Өвгөн цочсхийн надаас баг зэрэг холдож хэсэг дуугүй байснаа. Чи манай хотод ямар хэрэгээр ирэв? Энд хэр зэрэг удах юм? Би өнөөдөр ирлээ. Харин миний энд хэр зэрэг удахыг таар шийдэх хэрэг. Хэрв та миний хүсэлтийг зөвшөөрвөл маргааш өглөө хамтдаа цайз руу хөдөлцөхөе. Өвгөний хамаг би салганаад ирэв. Юу гинэ? Танаа удмынхны цайзад очих гэж юу? Чи тэнд очиж яах гэв? Хэмээн өвгөн уурсан хашгичав. Юу яах гэв гэж? Би цайзад очиж амьдраад 2 сар гаруй болж байна штэ. Хэмээн би инээд алдав. Чи цайзад очиод 2 сар гаруй болж байна гинэ гэж өвгөн амандан бовтнон бүр шүдэн буюу үннийг хэлэхэд шүдгүй ирүүн чичирч. Чи 9 минут эрүүл саруул байгаа юм биз дээ тэгэд их дагны өмнө өчөө хүн худал яриаггүй гэдгийг бадлан тан гаргал гэж шаардангуй хэлээд тасалгааны нэг булан руу заалаа. Тэр буланд бурхан тэнгэрийн том жижиг олон янзын хөргүүдийн өмнө зул барьсан байх бөгөөд тахилын ширээн дээр судар ном дэлгэн тавьжээ. Би өрөөнд танх орж ирэхдээ тэр буланг анзаараагүй тул бурхан дахил дэлгэж өмнө нь зул барьсны зэрэгцээ хүний аригаас тавиастай байхыг үзээд ихэд цочирдон гайхлаа. Тан гаргал гэж би чамд хэлж байна шүү. Алив загалмайлан залбираадах гэж өвгөн сүртэйг чин шаардахад өвгөн эмч солиорчгож гэж бодоод түүнийг уурлуулахгүй хичээхтэн загалмайлан залбирч их тагны нэрийг барин тан гаргалъя. Би 9 минут эрүүл саруул байна. Хэмээн ёслол төгөлдөр хэллээ. Өвгөн уйлж үнэндээ бол гиншин мэгшсээр том алчуур халааснаас гаргаж ирэхцэн ураа. Чи яах гэж ирэв? Яах гэж ирсэн юм? Юу хүсэв? Гэж байн үгэлсээр байлаа. Өвгөнийг бүр тайвширсны дараа би түүнд төр баг балчир байгаа саал их орнон санагалцдаг байсан боловч эцгийнхээ үгнээс гарч зүрхлээгүй учраас харих хол хүний нутагт арга буюу суусаар байсан нь ярьж аав маань гинт нас барснаар тэрхүү хөл хорой тавигдаж
Эцэг эхийн шарилд мөргөх гэсэн боловч бунханд байгаагүй тухайч хэллээ. Олоогүй юм уу? Бунханд байхгүй вэ нөө? Гэж өвгөн баяртай наргагүй шивгнээд шин бунхныг чи хөндөөгүй биз? Гэж асуулаа. Өөр шин бунхан бас байгаа юм уу? Хаан тэрв? Сайн байна. Маш сайн байна. Гэд өвгөн гараан үрчлээ. Би бүр уучраан олгон байж дэмэл ухаан нь орж гардаг өвгөн дээр ирсэндэн харамсан. Эвгүй байдлаас хэрхэн гарах тухай бодол хийлэн дуугүй суулаа. Өвгөн ч дуугарсангүй. Чи харин өдөг рүүгэн хизээ бодсох юм гэж эцэстэн тэр асуув. Буцхаа? Тийм бодол алгаа гэж би гайхан дуу алдлаа. Цайзыг хэдийн цэвэрлэж засаж янзалсан. 2-7 хоногийн дараа бидний хурим болно. Өвгөний нүдэнд дахиад лайз хүйц тодорлоо. Чи цайзад бүрэн мөсөн сууршиж эхнэр аван тэнд амьдралаа төвхнүүлэх гээд бүр сүйт бүсгүйгэн олж байгаа юу? Ухаангүй амтэн. Петр өвгөн чам дээр очоогүй мүү? Эцэг чинь өөд болохтой чамайг цайзад хизээж битгий эргэж ир. Залуу эхнэрийн дагуулад ирж бөөрч болохгүй гэж гэрээ эсэлснийг хэлээгүй гэж юу? Хэмээн өвгөн бүх биеийн салганан хашгачлаа. Энэ бүх ойлаа майлан орилон хашгираанаас би бүр залхаж гүйцээд. Эцэг минь надад нэг ч удаа тийм үг зохиолгож байгаагүй. Тэгээд ч одоо тэр тухай ярихад нэгэн торойтсон. Миний сүйт бүсгүй аль хэдийн нэрэд одоо цайзад амьдарч байгаа гэв. Гэгэн ихтагийн тэр бүсгүйг аварч нэг үсэж хайрал гэж өвгөн гунигтайхан шивгэнэв. Карло минь, би өхөн өгтлээ энэ гай зовлон гэдэлж явах үйлдэл хүн юм. Одоо яа гэх вэ? Бэд зориуд чамаг энэ гай гамшигаас холдуулсан юм. Гэтэл чи өөрөө дурам мэдэн эцэг эхийнхэн элбэрл нэгүслийг талаар балгалаа. Эцэг чинь Петро бид хоёрыг өхөн өгтлийн энэ нууцыг задлахгүй гэсэн андгаа тангараг өргүүлсэн юм. Гэвч одоо би түүнээсээ няцх хэрэгтэй боллоо. Би тэр нууцыг чамд хэлж өгөх ёстой. Илбэрэлт их тагин минь өчүүхэн намайг өршөн сойрох. Ирхэм нөхөр минь. Чи нэг ч амьд амьтанд зүүдэнтэй чинь тухай дурсаж болохгүй. Би Польснаас ч чамайг харж байх болно шүү гэж хэлсэн. Хэрв чи одоо намайг сонсож байгаа бол ойлгож уучлж үз. Харин би одоо Карло хүүгэнтэн төлөө тангаргаасаа няцах хэрэгтэй боллоо. Тангаргаасаа тэрсэлсэн нүгэлтэн болж сүнсээ төмөрдөх байсан ч хамаагүй. Хэмээн өвгөн гунигтай боловч ёслол төгөлдөр хилээд тэргүүний гашуудалтай мэхийлгэн дууган хураалаа. Өвгөний урсгасан энэ олон үг зөнсөн хүний дэмэрэл мэт санагдаж байсан ч ягаад ч юм бэ би түүний үгэнд итгэн намайг аимшигт зовлон огтж бөг зүн совингороо мэдэрч түүнийг ч солиотой хүн гэж үзэх юм байлаа. Би эмчиг ярих зүйлийн зэгцлэн бодогдсон саад болохоос эмээн чимээгүй суухан хажуугаар надад ямар нууцыг задлан хэлэх гээд байгааг нь таамаглаж ядан байлаа. Хамгийн түрүүнд өвлөн авсан үлэмжих хөрөнгөмд зойр минь санаанд бууж үнэн шудраг замаар хурааж хоримтлуулсан хөрөнгө юм болов уу эсвэл хүний халуун амьд тасалж бүлийн цусыг хурсхан байж олсон юм биш байгаа. Хэрэг боломжтой бол чадах хэрээр гим нүглийн цагаатах маягийн бодож суулаа. Үгүй тийм байх учиргүй. Ээжийн минь үхэлд аав буруутай юм болов уу? Бас л үгүй. Аав маань ээжийг үнэн голоосон хайрлаж 15 жилийн турш үнэн чханын журмыг умарталгүй сахиж өнгөрсөн хонинч гэгээн дурсгалыг нь хүндэтгэж байсан хүн. Тэгэд өөр юу вэж таарах вэ? Эмч баахан дуугүй суугаад дараа надаас Карло, чи хүүхэд насныхан дурсамжуудаас санддаг уу? Гэж асуув. Би санаандаа орсон зарим зүйлийг ярьж эхэллээ. Харин чи эхийнхээ нас барсан талаар ямар бодолтой явдаг вэ? Үнэхээр тэр нууц нь ээжийн нас барсантай холбоотой болж таарах нь гэж бодохоор хамаг би хүүт тагаад явчихлаа. Би эртүүд чамд бичсэн тэр зүйлүүдийг өөрөөр хэлбэл ээж могоо татгуулж зүүдэлсэнийг шөнө орилж айснасаа болж өвчин туссныг ярилаа.
Дараа нь ээжийн бие хэдийн нилааршсан боловч хүргийн танхимд ухаан алдаж унснаас хойш өвчин нь улам хүндэрсэн юм. Түүнээс хойш чи мэдэхгүй. Ээжийн бие өдөр ирэх тусам улам муудсаар шүн цээжин дээр нь хүнд юм даржхад түлхий таажхаж чадахгүй, дуугарч чадахгүй байна гэж ээж минь ярьдаг болсон. Аав минь ээжийг сахих болсноос хойш ээжийн бие дахиад сайжирч эхэллээ. Хэдэн шүн дараалан ээжийг нойргүй сахиад аав нэг өдөр амарч нойр авахар шийдээд Пепегээр ээжийг сахиулсан юм. Харин тэр шүн ээжийн бие бүр муудлаа. Шүн ээжийн бие хэдэн цагийн үеэс муудаж эхэлснийг Пепегээс асуувал цаадах нь өрөөнд байгаагүй тул би мэдэхгүй гэжээ. Ноён гүнднийг орж ирэхэд би өрөөнд үлдэж зүрхлээгүй гараад явсан шүү дээ гэж Пепе бүсгүй хэлэхэд намайг очсон гэж Пепе чи юу ирээд байна гэд аав инээлээ. Эзэнт минь юу гэсэн үг вэ? Таныг тавцангаас ордог хаалгыг онгойлгоод орж ирэхэд хүүтэн салхисийгэд явчихсан. Та хэдий цов нөмөрсөн байсан ч би таныг шууд л таньсан гэж шивгчин хүүхэн зөрлөө. За цааш нь яр гэж хэлэхдээ аавын царай хуухай цайсан байлаа. Таныг орж ирээд эзэгтийн орны дэргэд сөхрөөд суухаар тань би гараад явсан гэж Пепе яриагаан төгсгөлөө. За мэдлээ. Одоо явж болно гэж аав хэлээд эмчэд гандаж би тэнд байгаагүй штэ гэсэн гээд би хэсэг дуугаа болов. Тийм гээд өвгөн толгойд өглөө. Энэ явдал хэрхэн дууссныг ээжийн өрөөнд байсан тэр хүн хэн болохыг би одоо хүртэл мэдэж чадаагүй яваа гэж сүлд нь хэллээ. Цааш нь яр гэж өвгөн бовтнова. 3 хоногийн дараа Люси миний бяцхан дүү Люси орон дотор өгчихсэн байлаа. Урд оройн цоо ирүүл маргааш өглөө намайг эрт сэрэгээрээ би нар мандахыг хармаар байна гэж шуугаа шиг шулганаж байсансан. Тэр өглөө Люси сэрэхгүй унтаад байхаар нь Катрина өрлөг их гайхаж орны дэргэд очиж үзэхэд охин дүү минь аль хэдийн үхээд биеийн бүр хөшчихсэн байсан гэсэн. Тийм ээ гэж өвгөн бадалж хэллээ. Люсиг оршуулсан тэр өдөр ээж намайг зөөлөн бууdiнгийнхан дэргэд дуудаж ирүүлээд адилслан эрүүл тавиад маргааш өглөө чи сургуульд сурахаар Нюрнберг хот руу Петротой хамт явна. Хагцъя та гэж хэлээд нүднээсээ нулимс туслуулан байж намайг чанга унссан. Би гойж говшиж уйлж дуулаад ч нэмэр болоогүй. Хин нэг нь намайг тэндээс аваад гарсан юм. Хэдий өчнөн жил өнгөрсөн ч тэр тухай бодоход миний сэтгэл зангирн хоолой минь чичирч би өөрийн ирэхгүй дуугүй боллоо. Тийм гэж тэр дахин толгойд өгөхөд Люсигээс өөр хэн нэгэн өгсөн тухай санаж байна уу гэж асуулаа. Саналгүй яхав зөндөө олон хүн өгсөн. Тэр тусмаа хүүхэд залуучууд олноор өгсөн. Тосгоноос гарах оршуулгын хонхны дуу цайзад тодхон сонсогддог байсан учраас би сайн санаж байна. Бас манай ууланд ч хэд хэдэн хүн нас барсан гэж би хариуллаа. Дахиад л удаан дуугүй болчихлоо. Өвгөн эмч хүчтэнхээг нь чаа сэлбэ давыг хийсэн шиг хүн дээр амьсгаатан алчуур гаргаж ирээд халдсан толгойгон арчлаа. За Карло. Одоо миний хэлхийг сонсож бай. Чамайг явсны дараа зүхэл зовлон намжаагүй юм. Нэг үе сураггүй болж нэг хэсэг дэлгэрч байлаа. Би тэдгээр үхлийн шалтгааныг ирсээр бүр солиорох шахсан. Эмнэлгийн ном дэвтрээ бүгдийг нь сөхөж өнгөчн өгсөн хүмүүсийг судалж тэр хавийн хүмүүсээс ч асууж үзлээ. Тэр тохиолдлууд шинж тэмдгийн хувьд өр дүн мэдэгдэж байсан нэгж өвчнөд адилгүй байсан. Намайг задлан шинжилгэхийг зөвшөөрсөн зогцснуудад цус гэхээр юм бараг үлдээгүй. Тийм нэг хоорондоо төстөө шинжийг л би олж анзаарсан юм. Бас хүзүүн дээр нь заримдаа цээжинд нь зүрхний орчимд толб юм уу гэмээр жижигхэн
улаан шарах байдаг байлаа. Тэгээд л гүйцээ. Ард олны дунд дэлгэрсэн тэр жигтэй гажин өвчнийг би ихэд сонирхож байсан боловч чиний ээжийн өвчтний өмнө хүчин мөхөсдөж өвдөх сөхөрсөн тул тэр өвчтнийг нугуцтай судалж чадаагүй юм. Ээж чинь гар сар байтал тамиртанд дороотож хамаг эрдэм чадлан гаргаад ч би эрүүл цус гэрэлтэж улаа ботарсан царайг нь эргүүлж сэргэнж чадаагүй юм. Гар цаг өхөлрөгөө явж байгаа нь тодорхой байвч амьдралын хамаг хүчин нүдэндээ шингэсэн мэт хардсан гялалзж байлаа. Тэр цов өмсөн ноёндны орж ирсэн тэр тохиолдлын учраа доож тодорхойгүй байна. Харин тэр тохиолдлоос хойш ээжийг чинь нэг шин ганцаар ангин орхиогүй бөгөөд нэг бол аав чинь нэг бол би сахиж байлаа. Би өөрөө эмийг нөгдөг байсан. Гэвч энэ бүхэн талаар болж ээж чинь улам бүр торойтсоор байлаа. Нэг өглөө намайг өөр нэг талигач дээр дуудаж аав чинь эргэлэгчтэй ажил төрөл ярилцаад завгүй. Харин цэцэрлэг твтэж байсан ээжийг чинь Катрин асарч үлджээ. 2 цагийн дараа намайг буцаж ирэхэд ээжийн чинь би эрс муудсан байв. Юу болов гэж би Катринагаас шивгнэн асуулаа. Бараг юу ч болоогүй. Анхаатны цээжин дээр урд өмнө үзэгдэж харагдаагүй нэг хар шувуу ирээд суучихсан. Хогт тайван хэвдсээр байсан. Тэр шувууг нь үргэх гэсэн боловч анхаатан гараараа дохиод битгий үргээ гэсэн. Тэгээд л тэр гэж Катрина хариулв. Юун шувуу юм бол Катрина санаанаасаа зохиогоод байна уу? Ээжийг чинь хэлдвэр дөгшөөхгүй гэсэндээ өөрөөс нь асууж зүрхэссэнгүй. Түүнээс хойш 3 хоног өнгөрлөө. Чиний эцэг бид хоёр талбай дээр сууж ахайтан урдын адил тосгон руу хараад зөөлөн буудан дээр хэвтэж байлаа. Нар жаргаж байлаа. Гэвч хатан авахаа дахиад цэвэр агаард жаахан хэвтий гэж гуйсан юм. Тун сайхан орой байсан да. Бид тамхи татцгаан аяархан ярилцаж байлаа. Гэтэл цайзын тэндээс талбайн дээгүүр нэг асар том сарсан баг ухаа нисэн өнгөрлөө. Урд хожид үзэгдээгүй хавхаар сарсан баг ухаа. Ээж чинь гинт үндиж наашир гэж хашгираад гараан саравж байх нь харагдлаа. Тэгээд 1 минутын дараа орон дээрэн ойчв. Биднийг ухасхийн гүйж очиход тэр амьсгал хураасан байлаа. Бид иймэрхүү зүйл болно гэж мэдэж байсан чи ээжийг чинь өөд болсныг үзээд аянганд нэргүүлсэн мэт болов. Аав чинь төрүүлж сэхэ авч хүмүүс дуудах хэрэгтэй гэж бөглөө дуугаар хэлээд тааж дээшгүй хүн тийм үүрсэн шиг гуйвж дайвсаар яваад өглөө. Би таалал төгссөн ахаадны хөлд сөхрөн унлаа. Хэдий хугацаа өнгөрснийг бүү мэд. Миний сэтгэл өөмөрж би өөрийн ухаангүй байлаа. Гэнт хүмүүс дуугарах сонсогдож гал игэлэлцгээд ахаадны цээжин дээрээс нэгэн хар сарсан баг баха босч ирсэн нь бид хэдхэн минутын өмнө харсан өнөөх сарсан баг баха мөн байв. Сарсан баг баха талбай дээгүүр тойрон эргэлдээд харамхуй шингэн алга болов. Хатны шарилд задлан шинжилгээ хийгэж бодсон чихгүй. Аав чинь чүүнийг цэзэж зөвшөөрөхгүй байсан. Тайлыгаа чинь би мөс шиг үтэн болсон ч уй мөчнүүд нь хөшөлгүй уй налархаа хэвэр байсанд би эмч хүний хувьд ихэд гайхаж байлаа. Тэгээд бүрлээчийг бунхан даваачиж тавилаа. Хатны хойтхыг уншихаар зэрэгэлдээ орших хийдээс нэг сан вартан ирлээ. Бэлцгэрнүүдтэй улаан хамартай тэр тарган лам эхнээсээ л миний сэтгэлд нийцсэнгүй. Сөөн хоолойтой шүрэн улаан хамартай ламд нэг анхаарад л архин толгоогоо мэдүүлж гисэн хүн байна гэдгийг нь би мэдсэн юм. Тэр сан вартан тайлыгаа чин дэргэд ганц хоноод л өглөө нь бүрлээжин сүнсээр тайвширахгүй байна гэж шалтгаглан харамжаа нэмэхийг шаардаж бас дээр нь арх нэглээ. Бид ч түүний хүслийг асар болгов. Маргааш шөнө ямар нэг ер бусын хүнд зүйл зүрхийг минь базаад байх шиг санагдаж миний нойр гуйлжлаа.
Би авсны дэргэд очиж эргэж үзэхээр шийдэв. Дугуйн руу шууд ордог замаар би явлаа. Хашлаг руу ойртож очиод доош шаганхарвал буунханд бүдэг бадаг гэрэл харагдав. Авсыг тойруулан тавьсан өндөр суурьтай лаанууд сүүмэлзэн орчин тойрноо арай ядан гэрэлтүүлэх аж. Өнөөх санвартны залбирал уншиж байгаа ширээн таглын дээрх лаанууд хайлан урсаад гол нь час бас хийн дуугарна. Бөөдгөр гэрэлд арайхийн нэгтлэн харвал өнөө ламд нь шалан дээр хөл гар тэрэлгэн дээш гарan хэвдэж цээжийг нь орны цагаан давуугаар хужсан байх шиг харагдлаа. Миний харц өөрийн ирэхгүй авсан дээр тусаж би бүр хөшиж орхилоо. Авс хоосон байх нь тэр. Үнтэй тансаг бүтээлэг нь суурийн шатныг ишүүр төр хэвдэж байлаа. Би нэг бол зүүдэлж байх шиг байна. Нэг бол лааны сөөмгөр гэрэлд буруу хараад байна гэж бодоод нүдэн гараараа нухаж үзэв. Яагаад ч нэмэргүй авс хоосон байна. Гарцаагүй хоосон байна. Би учир зөггүй баярлан дугуйн руу гадна давцсангаас буудаг нарийнхан шатаар ухаан зулггүй ухас хийлээ. Үе мөч нь хөшөөгөө байсан ч тохиолдлын хэрэг биш байж. Унтаж байсан байна. Өгшрэг өвчнөр өвдөд унтаж байж гэж маягийн юм зорс бодогдож байлаа. Бурхны аврал. Бурхны аврал. Тас харанхуйд би шатаар дугуйн руу гүйж биш бүр нисэн ороод авс руу ухасхийн очлоо. Бурхан минь, эн чинь юу болох нь вэ? Талигаач хоёр гараан цээжиндээ зөрүүлж нүд нь анаастай өнөөл янзаараа хэвдэж байна. Өнөөрөө миний дэрнийх нь хажууд жаахан гэлт хийдүүд авсан сарнайч яг хэвээр юм байна. Дахиад л нүдээ нухалж сэрхийг хичээлээ. Авсыг тойрч үзлээ. Мөнөх санварт нь дөрөв мөчөн тэрэлгээд толгоогон гэдээлгэн хэвдэж байна. Нөгөө цагаан давуу хайжхан нэнвэ. Алгуулчихна гэж баймаргүйдээ гэсэн бодол зурс хийлээ. Хоёр нүдэндээ эдгэж ядан чамархан судас лугшаад ирлээ. Үгүй хашааруу гардаг хаалгыг тогшиж байна шүү дээ. Юу ч бодох сөгөөгүй явж очоод түгжиг мултлан хаалгыг онгойлговол шөнийн манааж хоёр ажилчны хамт орж ирлээ. Шөнийн цэнгэг агаар сэвшин орж ирэхэд миний сэт хийлж яваа уужрлаа. Юу болов гэж намайг асуухад эмч та байсан юм уу гэж хэлээд манайч сэтгэл намарсан бололтой санаа алдаж би бүр айчглаа. Хашаан дотор эргэж дойрж явдал дугны цонхны цаана хүн хөдлөд ах шиг байсан юм. Хулгайж ороод ирчихэж л гэж бодлоо шүү. Бурхан минь, юу болохыг би яаж мэдэх вүлээ? Хатан ахайданд зүйлдтэй байгаа очир алмазыг 100,000 короны үнэтэй гэж хүмүүс ярилцах юм билээ. Хаалганд нь дөгөж очоод чагнасан чинь дотор нь юм төжигнэж хүн айхэлж яолоодж байх шиг. Би ганцаараа орох гэснээ хайгаад энэ залуусыг дуудсан юм гэж манаач хэлэв. Та нар яг цагаа олж иржээ. Санвартны би тааруухан байх шиг байна. Түүнийг салхинд гаргах гэж би тушаавал ажилчдын нэг нь өнөө ламбугааг өргөх зуураа ээш ном уншихч гэж энүүгээр нэг ард зуугуустаас хэтрээгүй шивдэ. Удаанд нь бүр толгой өргөчихлээ. Гүй энэ өвгөн чинь ямар хүнд юм бэ гэлээ. Энэ үед ламбугаан ханцуунаас архины хоосон шил унаж шалаар өнхөрөхөд залуус нээлтэв. Ламтангуй хэрэг мэдэхгүй гударч даанч орилж яолоод байсан юм. Хайж орхив шүү би гэж манаа чөвгөн 77 үг дэлгэлээ. Санвартныг дамжлан өргөж хашаанд гаргаад мандан сандал дээр тавьж ухаан оруулах гэж хэсэг оролдвол тэр даруйдаа шууд ухаан орсонгүй. Би төв байшингийн бөгчм агаар утаа сархад нийлээд махлаг тарган ламт сүрхий нөлөөлсөн аж. Эцэст нь тэрээр нүдээ нээж ээш тийш ихэд гөлөгнөн харлаа. Би түүнд аяг хадуу дарс өгөхийг тушаав. Тэр дарсыг шунал тайнаргагүй уугаад хоолой нь хэржигнэн. Сүнсэн тайвшрахгүй байна гэж шивнэв. Өөр манхайн цайж тосгоны сүмийн хонх өглөөний мөргөл дуудан хангинаж эхэллээ. Би болсон явдлыг бүгдийг сайтар тунгаан бодох гэж өрөө рүүгээ явсан боловч орон дээрээ хэвтүүгүй юу бөх гихч нь унтаад өгч.
Өдөр хэвийн өнгөрлөө. Ламбугаан би бүр тэнхрээд талигаачин сүнс тайвширхад хэцүү байгаа учраас урдхаасан 2 дахин их арх хөг гэж нэгчээ. Өнөө Санвартанд нэрв хөөхөн Пепе том дүүрэн арх өгөхийг би гараад тоглоом болгон. Пепа минь манай ламтан архинд нь түлэгдээд өгчихвэл нүүгэл нь чам дээр л буух байхтаа гэвэл юу гэж тэмчээ. Эднэр тэр хийд дээж өмнөөс дутхгүй л уудаг байлгүй. Арх уусаар байгаад бүр өөхөлж оргисныг нь харахгүй юу гэж Пепа хариулив. Шөн би байн сэрсэн ч босхийг хүссэнгүй. Өглөөр дөрөөний минь хаалгыг байж ядан балбахыг би сонслоо. Бас л золгүй явдал болж дээ гэсэн бодол харван орж ирэв. Төргөн хувцлаад хаалгаа онгойлгвол нүүр царай нь хачин болчихсон Пепа зогсож байна. Эмчээ ламтан өгчгэж гэж ээрж мууран хэлээд тэр хүүхэн сандал дээр унаад өглөө. Яарсаар очив. Өжигдрийн нөгөө вандан сандал дээр ламыг тавьжээ. Тэр аль хэдийн үхсэн байлаа. Нүдэн бүлтийн томорч нүүрэнд нь өгтлэн айсан шинж тодорсон харагдана. Зарцаа жилчэд шавсан байлаа. Ламтныг үхсэн байхад нь хаана хэн эхэлж олсон бэ гэж би асуув. Өрөөний үйлчлэгч залуу урагш гарч ирээд ноён гүнтэн хатан ахаадны шарлын дэргэд шин ла хасаа гэж тушаасны дагуу намайг дугуйнд орж ирэхэд ламтан гарах хаалганы дэргэд хэвтэж байсан. Амин тэмцээд гарах гэж зүтгэжилдээ гэж талаас хэллээ. Тэгснээс зайлахгүй. Дугныг тэр чигээр нэвт мөлгсөөр хаалганы дэргэд ирсэн байна лээ. Гартаа 2 ширхэг яган удвал цэцэг адгажээ. Манай залуус өчигдөр тосгоноос сагс дүүрэн яган удвал цэцэг авчирч авсны сөөрийг худсан юм. Хөөрхийн амтан унахтаа авсны суурнаас зуурж авахд гарт нь цэцэг таарч л дээ. Талигаач ахаадныг түлхээд унгаачихаагүй л яамаа. Гэх мэтчлэн тэд ам уралдуулан ярьцгаалаа. Тэгтэл миний толгой дотор ямар нэг юм шөө гэж намайг анхудаа учир битүүлэг айдас эзэмдэн авлаа. Санварт нэгэнд үхсэн байсан тул энүүхэндээ гэж хэлэхэд надад хийх юм байсангүй. Гэлээж гисэн би үхтлийг өрөөнд оруулж хувцсыг нь тайлахыг тушаалаа. Би өөний өмнө хөзүүг нь үзвэл баг шаархан цусан толб мэт жижиг шарах байхыг төвөггүйхэн оллоо. Тэр үед л анхудаа энэ шархнууд учир битүүлэг үхэлтэй холбоотой биш үз гэсэн таамаглал зурсгийн орж ирсэн юм. Тэр мөчийг хүртэл би тэдгээр шарханд нэг их ач холбогдол өгч анхаарч үздэггүй байлаа. Харин одоо бол өөр хэрэг. Шархан том биш боловч цусны судсанд хүрсэн гүнзгий шарах байна. Хин хэрхэн юугаар ингэж шархтуулсан юм бол? Энэ талаар одоохондоо дуугүй байгаар шийдлээ. Санвартныг оршуулж гүнгийн ахаадныг бонхон руу оруулж тавилаа. Оршуулгын ажлыг илүү сүртэй болгохын тулд жижиг шатаар шууд бонхон руу буулгахын оронд хашаан дотуур дараа нь цэцэрлэгээр тойруулан авч явлаа. Оршуулгын яслал болсон тэр өдөр ч гэсэн хадагтай үе мөч нь уян хатан хэвээр хазар уруулн харин ч бүр ягаарсан байлаа. Харин тэр нь дугны олон өнгийн шилтэй цонх эсвэл нарны хурц гэрлээс болж тэгж харагдсан уу бүү мэд. Оршуулга ёстолд олон чүн ирж дараа нь ёсыг даган хүмүүсийг дайлж цайллаа. Зарцнаар хатан авхатны хойчийн буйны төлөө хундаг өргөцгөж байх үедээ өнөө Америк өвгөнд дургуутсан шуугилдэж эхлэв. Тэр өвгөн ахаатантаа салихоос ихэр огт ирээгүй. Өглөө талигаажийг хөдөөлүүлэхэд чарагдаагүй. Харин ч бүр мөнөх Америк өвгөний суудаг манааны байрны хаалга цонхыг дангинтэл төгжчихсэн байсныг олон хүн анзаарчээ. Марих дарсанд халамтсан хүмүүс эхлээд өвгөнийг муулж байснаа эцэст нь занаж зүглээ. Цөснөх өрсөн хүмүүс өвгөнийг шуудхан зодож занчгаар шийдлээ. Олныг оройлон дуудсан хүмүүс нь орилж хашгиран хүмүүсийг дагуулсаар цэцэрлэгт байдаг манааны байр руу явцгаав.
Америк өвгөн ердийн хөрөн шатны гашлаг дээр сууж байсан бөгөөд цугласан олон харааж зөвхөн өвгнийг бүжиж авлаа. Өвгөний хоёр нүд хорсолтой гэгчин гэлалцаад уулгалан дайрсан олныг ухаарж амжихаас өмнө босон хараач манааны байрантаа ороод хаалгыг нь тас хийтэл хаав. Чи юм уу Америк дух яа гинэ гэж залуу агт чин Генрих хашгирлаа. Тэгээд Генрих довжон дээр үсрэн гарч хаалгыг нь цөм шиглэж орхив юм. Хүмүүс манааны байрлал гүйлтэн орвол тэнд хинч байсангүй. Угаас ор ширээ хоёр сандлаас өөр өгшөлгүй ганцхан өрөө байранд ирж зөхөд байх газарч байсангүй. Хийсүгвэж хэмээн Герман айсан маягтай ийш тийш харан байж хэлв. Бүгд айж эвгүйцэн манааны байрнаас бушуухан холдохын төс болцгооч. Цөмөрч унсан хаалгыг байранд нь буцааж тавиад цэцэрлэгээс чимээгүйхэн овж цовсаар гарцгаалаа. Зарц ажилчдын байрандаа эргэж ирээд дахин шуугилдэж эхэллээ. Өвгөн хаашаа алга болсон байж болох тухай хэлэлцэж тал талаас төмөн янзын таамаг дэвшүүлцгээв. Манааны байранд хүн суудаг шинж огт байгаагүйг олон хүн анзаарч. Сандал ширээн хуруу зузаан тоос шороон дарагдаж орон дээр нь хүн унддаг шинж хэр байсангүй. Америк өвгөн хаан амьдарч ив хаашаа хэрхэн алга болчих нь вэ? Хийсүг гэдэг үг дахиад л олны амнаас унаж дарас шар айргаар хоолоогоо норгон цааш өргөжлүүлэн хилцэх тусам хэргийн байдал бүрж ятрэтэй болж ирлээ. Төдөлгүй биесэн чөтгөрийн тухай хав ойрын хүмүүс ярилцах болов. 7 хоног өнгөрлөө. Чиний аав бараг цаг үргэлж бунханд байх болж өдийн зоогийн үеэрч тэндээсэн гарч ирэх юм боллоо. Цайзад ч ойр хавийн нутг харж өнөө жигтэй үхлээр хүн үхэх юм болов. Манааны байрны хаалгыг төшөөлөн тавьсан хэвээрээ байхыг харвал тэнд амьдардаг хүн эргэж ирээгүй бололтой. Хотоос ямар нэг албан бичиг ирж аавын чинь 3-4 хоногоор хот явахаас аргагүй болгов. Тэгтэл аавыг чинь явсны маргааш дахиад л гай завлан тохиолдлоо. Асууж лавлвал нэг иймэрхүү хэрэг болсон аж. Ажилчдын байранд өглөөний цай уусны дараа улаач өөрөн хэсэг нарлаж шивдэхээр болж хагт чин Германд мордон улсалж идүүлэхийг тушаасан юмсан ч. Өдрийн хоолны үеэр өнөө хагт чин ажилчдын байранд үзэгдээгөө боловч хэн ч анзаарсангүй. Харин өдийн хоолны сүүлээр шивгчдийн нэг нь сая агтны жүчээний тэрүүгээр явж байхад адуу янзгаалдан мордын туурай тажигнах сонсогдлоо гэж ярьжээ. Герман мозолиг яаж төрөхгүй ч явган тэрв гэж өглөөд улаач агтны жүчээ рүү явснаач тун чудалгүй. Туслаарай гэж орилгон дуулдаж босод зарцнаар жугсхийн араас нь очжээ. Захаасан 2 дахь сарвчанд улааж гардан ташуурын зогсож өнөө Герман хөлийнхэн дэргэд төрүүлгээ харан хэвдэж байж. Улааж жүчээнд орж ирээд Герман овоолсон сүрэл дээр унтаж хэвдгийг хараад уур нь хурж зогоод авбал цаадах нь өгсөн мэд өнхрөөд ирсэн гэж ярьж байлаа. Германыг жүчээнээс гаргав. Хүмүүсийн бараанаар мордож тайвширч харин талигачиг олсон сарвчны мордол ихэд айсан юм шиг хөхмахан жижирч байлаа. Намайг дуудахаар нь явж очоод талигачийн цамцны захыг сөхөж хүзүүг нь үзвэл шинэхэн улаан шарах дурайж байлаа. Герман хэдий өгсөн гэдэгт би эргэлзэхгүй байсан боловч зарц ажилчдын сэтгэлийг бодож сэхэн амьдруулах яаралтай тусламжийн бүхэл арга хэмжээг авсны дараа талигачийн хувцсыг тайлахыг тушааж цогцсыг анхааралтай үзэв. Геркулес Ватер шиг л эрүүл чирэг бие хаатай залуу байж. Эсэргүүцэж тадгалзах хэн ч угаагүй бол цогцост задлан шинжилгээ хийж үзэхэд миний урдын ажигласан зөв болох нь бадлагдаж манай Геркулес Ватерийн бие цусгийнхэн бараг үлдээгөө байв.
Намайг тэр цогцостой ноцолдож дуусаагүй байтал тоцогноос хэл ирж дахиад золгүй явдал болсныг дуулгалаа. Галуу хариулж явсан бяцхан охин өгчээ. Ээж нь охиныхоо өдрийн хоолыг аваад очтол охин нь будны дор амьтын шинжгүй хэвдэж байхыг олжээ. Харин энэ тохиолдлын хувьд үхлийн шалтгааныг тусгайлан тодорхойлох хэрэгээр байсангүй. Охиныхон цээжин дээр могоо цагирлан хэвдэж байхыг ээж нь тун сайн харсан бөгөөд түүнийг ордуу тавин орилоход өнөө могоо бодон дунд шурган алга болсон гэнэ. Тэглэж гисэн охины арг эрт очиж мөнгөөр туслах буянтаа сайхан шалтгааг бодож олоод би охиныг үзэхээр очлоо. Талигаж охиныг хэзээний засаж янзлаад ширээн дээр хэвтүүлэн тавьжээ. Эхийг нь шалтгаан гарган төр явуулаад хүзүүнд нь зүүсэн алчуурыг сөхөн толгойг нь өргөж үзлээ. Өнөө муу ёрын шарах охины хүзүүнд байж байна. Айд сандарсандаа миний нуруугаар хүү төргөөд ирлээ. Би солиорхон энэ үү? Эсвэл хий юм үзэх нь тэр үү? Шүнжин би өрөөндөө нааш цааш холихлоо. Өнөөр хөлжиж хоолж идэх дур алга. Хүүний хөлийн чимээ гарч үг яриа туулдах бүр дахиад л гай зовлон учирсан тухай надад хэлэхээр хэн нэг нэрвүү гэж төгссээр байлаа. Удаан хөлөөгч хэрэг гарсангүй. Тогооч жаалнаас варжээ. Түүнийг цэцэрлэгээс алим төгөөд эргээд явуулсан дээр гэж ирсэнгүй. Өвгөний цогцсыг би зохих журмын дагуу сайд тэр үдсэн боловч мөн л өнөө хүзүүн дээрх шархнаас өөр юм олсонгүй. Тэгжээтэл ашгүй аав чинь ч уцж ирлээ. Болсон бүх явдлыг түүнд ярихад огт тоомжиргүй хөндөй хүүтэн байсанд би ихэд гайхав. Тэгэхээр нь би насварсан хүмүүсийн хүзүүн дээрх өнөө аимшигт шархны тухай өөрийн таамгийг хэлтэл тэр ердөөл талигач хадныхтай адилхан шарах байгаа юу гэж хэлчихэд бунхнаас ахих гээд яваад өгөв. Би аимшигт онцог тааврын учрыг ганцаараа л олох болж байх шиг байна. Би л удаан тэсэхгүй байсан бизээ. Гэтэл миний аз болж чамтай хамт Нюрнбергед үлдэх байх гэж бодож байсан Петро эргэж ирсэн юм. Петро цайзаас яваад удаагүй хэдийж энэ богинохон хугацаанд маш их өөрчлөгдөж хөгжилтөө цайлган ир байснаа дуугай дөмбийсэн зожиг нэгэн болжээ. Ажилчдын байранд Петрог ирэхэд түүнд манайхан тохиолдсон гай зовлонг зардснаар тоочин яриад эцэст нь өнөх Америк өвгөн алга болсныг баяртайгаар дуулгаж тэр өвгөн ерөөсөө хүн биш биелсэн чөтгөр байсан байх гэлцжээ. Зарим нь Америк өвгөнийг бунхны хаалганы өмнө зогсож угаад гэнт алга болохыг өөрийн нүдээр харсан. Харин тэр хаалга нь ер онгоож харагдаагүй гэхэж. Галуу хариулж явсан бяцхан охин өгчээ. Ээж нь охиныхон өдрийн хоолыг аваад очтол охин нь будны дор амьдын шинжгүй хэвдэж байхыг олж. Харин энэ тохиолдлын хувьд үхлийн шалтгааныг тусгайлан тодорхойлох хэрэгээр байсангүй. Бас зарим нь өвгөнийг сарсан баг баха шиг эгц хатан хан руу авирахыг харсан гэж байхад нөгөө зарим нь тэр Америк өвгөн хар саар байтал хар муур болж хувирсан гэхэж. Америк өвгөнийг луу болж хувирахыг нь харсан хүн ч бас гарч ирлээ. Тэгээд луугийн дугаа маргалдаж гарлаа. Зарим нь лууг сүүлтэй байдаг гэж боддог бол зарим нь том чихтэй гэж. Бас зарим нь могоотой адил, нөгөө зарим нь шувуутай адил хэмээн маргаж эцэст нь луу юм чин луу тайл адилхан байх ёстой гэж тогтлоо. Петро бүгдийг нь муу сайн тэнэгүүд гэж хараагаад өрөөндөө орчихов.